болно, амьд нийж байж болно, гэр орон офисын энергийг ангаагч, зохиолч, ментор хүн байгаа. За өнөөдөр та бүгдтэйгээ өөрт ерөнхийдөө энэ сувагт ордог бичлэгүүдийг болоод би өөрөө ажиглалт, судалгаа, мэдрэмжэн дээр үндэслэн өөрийнхөө бичлэгүүдийг, контентуудыг хийдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө өнөөдрийнхөө бичлэгийг бас эхлэхээс өмнө хэлж сануулахыг хүсэж байна л та. Миний ерөнхийдөө юмнуудыг олж хардаг өнцөг ихэнх хүмүүсүүдээс маш өөр байдаг юм байна гэдгийг би нэлээ их сүүлийн өдрүүдэд, саруудад ажиглаж эхэлж байна. Ажиглаж мэдэрч эхэлж байна. Тэгээд энэ сувгаараа ярьдаг зүйлүүд маань бол ихэнх хэвлэл мэдээллүүдээр ч юм уу тийм ээ, мэдээ байна уу? Вебсайтууд байна уу, пэйжүүд байна уу? Сошиал медиа байна уу тийм? Олон нийтэд харуулдаг зүйлүүдээс бол нэлээ өөр онцгийг би танартаа өөрийнхөө олж харж байгаа, мэдэрч байгаа зүйлүүдээ танартаа хуваалцдаг байгаа. Миний харж байгаа өнцөг ч юм уу тийм ээ, авч байдаг мэдээлэл бол би өөрөө ангаагч хүн болохоор өндөр энергиудтэй хамтарч ажилладаг. Сахиусан тэнгэр энергиудтэй би хамтарч ажилладаг. Өөр харийнхны энергиудтэй бас хамтарч ажилладаг. Тэ? За тэгээд бүр орчлын ертөнцийн ерөнхийдөө өөр өндөр хэмжээсүүдтэй хамтарч ажиллаж тэдрээс ерөнхийдөө бас мэдлгүүдийг авдаг байна. Тийм болохоор энд хуваалцах зүйлүүд маань бол ерөнхийдөө ингээд олон нийтэд дэлгэрчсэн байдаг мэдлгүүдээс шал өөр байдаг байгаа шүү. За өнөөдөр бол би сайхан нүур аминтраа бодох сонирхол ерөөсөө хүсэл төрөхгүй. Дээрээс нь бүр тийм онгод чалга. Тэгээд тийм ч бас хүч байхгүй бас байгаа. Яагаад гэвэл бас удахгүй ингээд нөгөө сарын маань сар болгон эмэгтэй хүмүүсд ирдэг. PMS-тэй байгаа болохоор эмчлэгтэй байгаа болохоор бас тийм хайхтар эрч хүчтэй байхгүй байгаа. За тэгээд сүүлийн хэдэн өдрүүдэд өдөр болгон миний амьдарч байгаа газар маш их зузаан харуултай, дээрээс маш их бороотой байгаа болохоор ингээд биднээс бас давхар юм нэг энергийг маань унгааж байна л та. За тэгээд иймэрхүү бодолтой байгаа болохоор бас ингээд нүүрэн дээр маань ингээд энэ дээр манаас ингээд юм гарчихсан байгаа даа. Тэгээд яг хөтэ энэ ч угаасаа л байдаг л зөв шүү дээ. Угаасаа л сарын тэмдэг ирэхээс өмнө ингээд бидний нүүр ам дээр янз бүр юм гарчдаг. Яагаад гэх юм бол гормоны өөрчлөлт оронгууд яг эмэгтэй хүнд маань ингээд янз бүрийн мэдэх хүсэл төрн тэр тусмаа бүр ингээд амттай чихэрлэг юм хом ч юм уу тийм ээ, идэг хүсэл төрдөг. Тэгээд тэрнийг ихээр ингээд итгэлээр бид нар бас иймэрхүү нөлөө үзүүлдэг байх гэж би бодоод байна. За тэгээд өнөөдрийн ярихыг хүсэн сэдв маань юу гэхлээр энэ тренд гэдэг зүйлийн талаар энэ сэдв бол маш том сэдв л дээ, тий? Тренд гэдэг зүйл яг хаанаас ерөөхдөө уран гардаг юм болоо, тий? Тренд гэж олон салбарт ярьж болно шүү дээ ерөөхдөө, тийм ээ?
бүх салбарт ер нь жил болгоо ингээл ямар нэгэн шинжлэл гарчихсан энэ юм одоо бол ингээд тренд болж гин энэ зүйл одоо модонд орж гин энэ зүйлүүдийг одоо хүмүүсүүд их хэрэгэлдэг болж байгаа илүү шуурж байгаа гэдэг зүйлүүд одоо ингээл жилдээ баг хэдэж өөрчлөгддөг байж магадгүй тэр тренд нь тийм ээ. За яагаад өнөөдрийн сэдвийн талаар ярихыг хүссэн бэ гэх юм бол өчигдөр би тийм уулзалтанд суулаа л да. Одоо тэр уулзалт нь болохоор маркетингийн талаар Instagram-а яаж илүү хөгжүүлэх үү? За тэгээд AI-ийн талаар одоо тийм уулзалт боллоо. Нэлээд залуу хүмүүсд суусан уулзалт байсан. Тэгээд ойрд би тиймэрхүү уулзалтанд суугаагүй байгаад тэгээд сонирхоод очиж суугая гэд суусан баг. Тэгээд тэрэн дээр сонирхолтой юмнууд ярьлаа л да. Инстаграмын талаар бас одоо Инстаграм болохоор одоо яаж Инстаграмаа хөгжүүлэх вэ гэхээр одоо трендийг даах хэрэгтэй. Тэ одоо вайрал яаж одоо бичлэгүүдээ яаж вайрал болох вэ гэдэг талаар одоо ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр талаар ярьжсэн залуу одоо биднэрт нөгөө бичлэгүүд үзүүлж байна л да. Иймэрхүү одоо ингээд бичлэгүүд хийх юм бол ерөнхийдөө одоо их вайрал болох хандлагатай гэж байгаа хгүй. Тэгээд тэр бичлэгийг үзэнгүүт үзүүлж байгаа бичлэгүүд нь болохоор айгүй сонин бичлэгүүд байгаа хгүй юу. Эхнийх нь 2 бичлэг нь бараг ингээд тэ нэг нь болохоор ингээд 0-д нэг хүн хүндэрч байгаа. Тэгээд одоо хүндрэхээр эвгүй чимээ гаргаж байгаа. Тэгээ тиймэрхүү бичлэгэн дээр нэг хүүхэн ингээл янз бүрийн зүс царай гаргаалаа гэл ингээл их тийм бичлэг байна. Тэр бичлэгийг өчнөө олон 100,000 хүмүүс үзээд өчнөө олон мянган хүн лайк дарчжээ. Дараагийнх нь бичлэг нь бас л тэрнтэй холбоотой нэг залуу өөрийнхөө өгзгөн дээр микрофон авчраад тавьчихсан. Тэрэн дээрээ онгоц алдаад байгаа. Өөрийнхөө тэр чимээг бичиж аваад ингээд тэр бичлэгийг хийгээд одоо сошиал медиа Instagram руу одоо TikTok руу ч юм хаана шин тий сошиал медиа дээр тавьсан байна. Тэр бичлэгүүд нь бол хэдхэн секундын бичлэгүүд байгаа шүү дээ тий. Тэгээ тэр бичлэг нь болохоор бас өчнөө олон хандлт авчихсан вайрал болсон юм байна. Өчнөө олон 100,000 лайк авчжээ. Дараагийнхаа бичлэгэн дээр нь үзүүлж байгаа зүйл нь болохоор нэг 20 эдтэй охин өвөл гадаа цас орчихсон байгаа хгүй. Тэгснээ тэр охин өмдөө шуфтлангуудаа одоо цасан дээр сууж байгаа. Хүүтэн цасан дээр. Тэнгүүтээ янз бүрийн аваа гаргаал. Тэгээд тэр бичлэгийг бас сошиал медиадаар тавиад нөгөөдг нь бас вайрал болсон байна. Тэгээд өчнөө олон 100,000 хандлт аваад өчнөө одоо хэдэн саяар нь бас хандлт аваад өчнөө олон 100,000 лайк авчихсан байна. Тэгээд тэр ярь залуу ярьж байгаа байхгүй. Одоо энэ охин жишээ нь маш олон одоо тий хандлт нь маш өндөр вайрал болсон байгаа да. Өчнөө олон хүмүүсд хүрсэн болохоор энэ охин хичнээн их одоо ажлын саналд авсан бол хичнээн их ашиг орлого олсон бол гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд тэр залуу дурдж байгаа. Ойрын хэдэн жил болвол 60% нь одоо хүн төрөлхтний 60% нь ажлаа алднаа гэж байгаа байхгүй. Маш олон одоо ажлуудыг AI гэдэг зүйл маань одоо хийдэг болоод тий хүмүүсүүд одоо хэрэггүй болох нэ. Тэгэхээр яах вэ гэхээр тэр хүмүүсүүд ихэнх нь ерөнхийдөө одоо онлайн руу явж орно. Онлайн руу явж ороод хандлт авахын тулд тэр хүмүүсүүд бүр янз бүрийн зүйлүүдийг хийнэ гэж байгаа хгүй. Тэгэхээр та нар бас одоо
тэ сошиал медиадаар Instagram дээр хяналт авахыг хүсэх юм бол одоо нэг тийм яг вайрал болж байгаа бичлэгүүдийг одоо хуулж аваад дуурайгаад ч юм уу тийм ээ хийх юм бол бас хяналт нь өөрсдөө та нарын хяналт өсөн шүү гэдэг нэг санаа гэлж байгаа. За тэгээд хоёр дахь санаа нь болохоор та нар олон юм ингээд бичлэг хийдэг ч юм уу тийм өөрсдөө ингэж камерын өмнө одоо сууж ярьж бичлэг хийх шаардлага байхгүй. Энд ингэж олон цаг тий багтаа ажиллах ч юм уу ингээд санхүүгийн асуудлуудын төрт ингээд хянилт хийж болно. Яах вэ гэхлээр өөрсдийнхөө одоо өөрийнхөө зүс тариа дуу хоолойг одоо AI-аар хуулаад тий тэгээд клоно үсгээд тэгээд аватараа үсгээд тэгээд ингээд одоо AI маань бидний өмнөөс одоо ингээд бичлэгүүдийг хийгээд явчихнаа. Тэнгүүд та нар маань ерөөсөө тий юу ч их шаардлагагүй ингээд сошиал медиа чинь ингээд автоматар хөгжөөд явчихнаа гэж байгаа байхгүй. Тэгээ тэр ерөнхийдөө залуугийн ярьж байсан зөвлөд бол ерөнхийдөө их хүмүүсүүдээ яахан дургуйцлыг хүргэсэн. Одоо тэр уулзтанд сууж исэн, үзчихсэн хүмүүсүүд. Зарим нь бүр дундуур нь гарч явж исэн. Тэгээ тэр залуу ярьж байгаа байхгүй. Та нар их хандлт авах тусмаа их мөнгө авнаа гэж байгаа байхгүй. Тэгээ их мөнгө олноо гэж байгаа байхгүй. Тэгэхээр та нар их мөнгөтэй болохыг хүсэж байна уу? Эсвэл бол зүгээр та нар өөрсдөө байхыг хүсэж байна гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь ихэнх хүмүүсүүд нь ийм одоо баг тэнэгдүү юм хийм байж мөнгөтэй болсонд оруулал өөрсдөө байсан хам дээр гэж байгаа байхгүй. Чи нөгөө залуугийн одоо сонсох гээд байгаа зүйл нь болох тэр мөнгөтэй болохын тулд юу ч хийсэн хамаагүй. Тэгээ өөрсдөө одоо хамгийн хачин сонин бусармаг юм тэнэг зүйлүүдийг хийм байж хандлт авч хандлт авахын тулд одоо ингээ өөрийгөө сонин байдал руу оруулах хэрэгтэй. Тэгээ тэгж байж л мөнгө олно шүү гэдэг санааг л одоо тэр үзэл бодлыг одоо мөнгө л олох мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн байх хэрэгтэй шүү гэдэг юм үзэл бодлыг одоо тэр залуу зарах гээд байгаа байхгүй. За тэгээ ерөнхийдөө бол тэр залууч биш. Ерөнхийдөө болвол энэ амьдрал энэ дэлхийд болвол юм л болвол одоо энэ үзэл бодлыг хүмүүсүүдэд зарах гэж үздэг шүү дээ тий. Тэгээд хүмүүсүүд маань яг ингээд нэг 20 гараа за 20 насны ах тэр юм амьдрал сайн ойлгохгүй 30 гараа дэрэнгүүт л нэг арай жаахан тий сэхэл авдаг шүү дээ хүмүүсүүд нь авч эхэлнэ. Тэгэл 30-аас дээш иглээд яваад ирэхлээрээ бах хүмүүсүүд нэг овоо дархлаатай болж эхэлдэг болохоор бас юмны наадах цаадгыг хэрэгцүүлэх чадвартай байдаг зарим хүмүүсүүд нь. Тэнгүүт нөгөө нэг одоо сошиал медиа ч юм уу Instagram ч юм уу TikTok ч юм уу тийм ээ Facebook ч юм уу эдрэг болохоор хөвчлэн ямар хүмүүсүүд хэрэгэлдэг вэ? Маш төвхтэйгэр бол маш залуу хүмүүс хэрэгэлдэг шүү дээ. Тэ 12 дэх настай өсвөр насныхан хэрэгэлдэг. Тэгээд тэгэхээр тэд нар маань бол одоо ямар нэгэн зүйлийн дархлаас угааг байгаа шүү дээ. Ерөөс өөрсдийн гэсэн үзэл бодол гэдэг зүйл сэтгэлийн хат гэдэг ч юм уу тийм ээ. Өөрөө байх, өөрсдийн гэсэн үзэл бодол баримтлал тэрийг хамгаалах ч гэдэг ч юм уу тийм. Тэрэн дээр зогсооч гэдэг ч юм уу. Ийм чадварууд нь суугаагүй байдаг. Тэнгүүт яхаа ийм залуу хүмүүсүүд чинь одоо бусдад хүлээн зөвшөөрөгдөх тийм олонний танил болох ч юм уу. Ийм хүсэл нь маш их давмгай байдаг тийм. Давмгайсан байдаг. Тэнгүүд яхаа маш олон одоо олонний танил болчихсон, олонд хүрчихсэн байгаа одоо тэр ютуберүүд нь ч юм уу, инфлюенсерүүд нь ч юм уу. Тэд нар маань бас маш одоо тэр хандлт аваад маш олон дагагч нартай болчихсон байна гэдэг чинь бас тэр алгоритмаар нь вайрал нь болохын тулд өшнөө олон янз бүрийн сонин
Тэ утгагүй зүйлүүдийг хийж байж одоо тэр өнцөгт хүрч байгаа хгүй тэр байдалд хүрч байгаа. Тэнгүүд яг тэр хүмүүсүүд маань одоо тийм байдлаар олонний танил болчихсон одоо инфлюенсерүүд маань нөлөөлөгч нар маань тийм ээ маш олон хүмүүсэд одоо тэгээ өөрсдөө юм хийж байгаа ажлууд нь хүрэх боломжтой болчихсон байдаг. Тэнгүүд яг хийж байгаа юмнууд мэдээж хэрэг юу аярлал болох вэ гэхээр аль болох хамгийн тэнэг зүйлүүдийг хийж байгаа зүйлүүд л ерөөхдөө баярал болж байгаа байхгүй. Тэгээд тэр тренд тэгээ одоо ерөөхдөө энэ тренд гэдэг зүйл маань болохоор ингээд олон салбарт болоод байгаа шүү дээ. Ийм одоо байдал одоо мод ч юм уу тий одоо хувцас загварын салбарт мод болж байна. Энэ трендийг даах юм бол одоо тий ийм байдлаар хувцас зохион байгаа бүтээх юм бол хүмүүсүүдэд их хүрэх шүү гэдэг. Одоо ийм трендийг ингээд нэг тренд гэдэг зүйл нэг зүйлээс гарч эхэлж байна шүү дээ. Бүх одоо салбаруудын трендүүд нэг газараас үүсэж эхэлж байгаа байхгүй. Одоо загварын салбарт ч бай, одоо сошиал медиа дээр ч бай, эрүүл мэндийн салбарт ч тэр тэгээ санхүүгийн салбарт ч тэр, ажлын салбарт ч тэр гэдэг ингээд бүх салбарууд ерөнхийдөө жил болгон ингээд нэг тренд гэдэг зүйл үүсэж түүнийг одоо олон нийтэд хүргэх хүмүүс тэр хүмүүсүүдийг эхлээд бэлтжиж штэ тренд гэдэг зүйл нь нэг газар үүслээ. Тэгээд ямар уулзалтууд одоо хорлууд ч юм уу тийм ээ чуулган ч юм уу одоо конференцууд ч юм уу эхлээд одоо дээд түвшиндөө хийгдээд тэгээд энэ санааг одоо цааш нь түгээх тэр хүмүүсүүдийг одоо бэлдэж जैन те тэнгуут тэр хүмүүсүүд нь ахаад өөрөөсөө одоо улсын орнолоо очингуудаа бас өөрөөхөө одоо тийм уулзалтуудыг зохион байгуулж бас тэр салбарын талаар ингээд залуучуудаа те салбарын хүмүүсүүдэд танилцуулдаг. Ингэж уулзалтуудаар ингэж танилцуулаад ийм тренд болж шүү гэхээр энэ маань ингэж нөгөө олон нийтэд энэ нөгөө тренд гэдэг зүйлийг хүргэдэг байгаа хгүй. Тэгээд тэнгуут нөгөө тэгээ би ерөөхдөө бас л оюутан байхдаа бас иймэрхүү стартап мавч гэдэг ч юм уу иймэрхүү янз бүрийн уулзалтууд бас их явдаг байсан байхгүй. Тэнд бас л одоо яг ийм бизнесийн санаа байна иймэрхүү юм руу одоо иймэрхүү ерөөхдөө тэ чиглэлээр явах юм бол их мод болно, ашиг орлого олно гэдэг зүйлүүд айгүй яригддаг байсан. За тэгээ их сургууль сурч байхад бас одоо 2020 он хүртэл одоо тийм Европын холбооны одоо зорилго ийм гэдэг одоо иймэрхүү зорилгоудын талаар биендээ суралцдаг байсан. Тэгэхээр одоо зорилго одоо гэхэр чинь одоо тренд болчихж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ иймэрхүү зүйл рүү, иймэрхүү зорилго руу, иймэрхүү тренд рүү одоо бид нар явж орж байгаа шүү тийм. Одоо болохоор 2030 он тэгээ 30 оны зорилго гэдэг одоо ингээд яваад байгаа шүү дээ. Тэгээ тэр нь төрхийн тулд янз бүрийн трендүүдийг одоо үүсгэж хөгжүүлж байж улс орон болгонд тийм ээ хөгжүүлж байж тэндээ хүрэх гэдэг байгаа байхгүй тийм. Дэлхийн олон одоо арт иргэдийг одоо тэр зүйлүүдийг хүлээн зөвшөөрүүлэх, тэр зүйлүүдээрөө хошууруулах тийм. Тэгэхээр нэг иймэрхүү янз бүрийн уулзалтууд ингээл янз бүрийн газруудад ингээл болоод л байдаг. Тэгэл өчигдөр би нэлээд яваагүй байж явж байгаа сүүлд нэг нэлээд хэрэгцүүлж бодохгүй. Тэг өнөөдөр бүр тэр талаарх ингээд бодол мэдрэмж ингээд орж ирээд бүр ингээд ярмаар санагдаад болдгоо. Тэгтэл тэгээ одоо ингээд нүр аваад мааргүй байгаад байдаг. Нөгөө хуцаа өмсөөд нэг сайхан сумааргүй байгаад байдаг. Тэгсэрнээсээ ярьчмаар байдаг. Тэгтээ тэгээд яг та хүн байгаагаараа байгаал тий бодож санаж байгаа маа хэрэгтэй гэсэн хүмүүсүүд нь сонсож аваад бас нэгийг бодоод хоёрыг эргцүүлчих юм болов уу гэж бодоод энэ бичлэгээ сууж байгаа.
Тэгэхээр ерөнхийдөө энэ тренд гэдэг зүйлийг хаанаас үүсдэг вэ гэхээр миний бол ажиглалтаар. Энэ одоо системийн цаан сууж идэг те одоо нууц засгийн газар гэж байдаг дэлхийн. Тэгээд тэд нар маань эхлээд одоо бүх зүйлүүдийг ингээд нөгөө нэг зохион байгуулдаг байгаа байхгүй бүх төвшөнд. Тэ одоо хүн төрөлхтнийг одоо юу руу залах уу, юу руу чиглүүлэх үү гэдэг. Тэ юуг мод болох уу. Тэ одоо ерөнхийдөө бол энэ сошиал медиа гэдэг зүйл чинь бол маш хүчтэй хүн төрөлхтөнд нөлөөлж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэгээ сошиал медиадаар юу үзүүлж харуулж байна, тэ ямар хувцс унар ч юм уу, өсний засалт ч юм уу, гой сайхны бүтээгдэхүүнүүд ч юм уу, тийм ээ. Янз бүрийн одоо зүйлүүд юу одоо модон болж одоо ихээр харуулж байна. Тэр нь ингээд тренд болчдөг тийм. Тэгмэд яагаад одоо тэр тренд одоо хаанаас үсээд байна гэдгийг л одоо олмоор байхгүй тий, ойлгомоор байхгүй. Тэгэхээр мэдээж тэр тренд гэдэг зүйл ингээд тий зүгээр ингээд байж байгаад тохиолдлоор модонд одоо ингээд гарч ирээд олон нийтэд ингээд вайрал болоод тий ингээд олон нийтэд нөлөөлдөг зүйл ерөөсөө гэж байхгүй. Бүх юмнууд юм зохион байгуулалттай болж идэг. Бүхнүүдийг ерөөхдөө эртнээс ингээд төлөвлөөд ингээд тий одоо тэр нууц засгийн газар гэдэг зүйл маань бүх зүйлүүдийг ингээд зохион байгуулад тэгээ сүүлд нь одоо ил засгийн газруудтай танилцуулаад тэгээд одоо өөрсдийнхөө гар хөлүүд болох одоо инфлюенсерүүдтэй тий одоо ийм зүйлүүдийг үзүүлж харуулаарай, ийм зүйлсүүдийн талаар яриарай. Тэгээ ийм байдлуудаар одоо хувцлаарай, ийм байдлуудаар одоо ийм харьцааны байдлуудыг үзүүлж харуулаарай ч гэдэг ч юм уу тийм ингээд бүх зүйлийг нь бүх төвшөнд нь ерөөхдөө ингээд хилээд заагаад яриад өгч байгаа байхгүй кодлоод програмчилж байгаа. Тэгэхээр ерөөхдөө бол энэ маш их одоо аль ч улс оронд өндөр хандлтууд авчихсан байж идэг. Одоо тэр нөлөөлөгч нар маань ютуберүүд маань ч юм уу тийм ээ. Тэгээд тэр хүмүүсүүд маань ингээд одоо тэр тренд гэдэг зүйлээ л дагаж явж тэрийгээл тэрнийхэн дагуу одоо юма хийдэг байгаад байгаа хгүй. Тэгээ юу ерөнхийдөө хэлэх гээд байна вэ гэхлээр энэ тренд гэдэг зүйл маань ерөнхийдөө одоо ингээд хүн төрөлхтнийг чиглүүлж байгаа одоо зам мөрнө гэхлээр ерөнхийдөө хүмүүсүүдийг улам л одоо ийм сонин одоо бүр тэнэг гэх юм хаашаа тий одоо ямар л хүн одоо тий эрүүл хүн одоо өндөр түвшний ухамсартай хүмүүсүүд одоо ийм тийм сонин бичлэгүүд хийгээд явахгүй л ахгүй тий өөрийн юм тэнэг байдалд хийгээд ч юм уу. Тэгтэл нөгөө иймэрхүү сонин бичлэгүүд нь л одоо вайрал болоод идэг тий олон хүмүүсд хүрээлээдэг. Тэгээ нөгөө алгоритм гэдэг зүйл маань болохоор бас юу штэ нөгөө нэг мэдээж хэрэг өөрсдийнхөө таалж байгаа хэсэг гэж байгаа тийм ээ таалагдж байгаа одоо чиглэлүүдээ олон нийтэд улам илүү хүргэнэ таалагдахгүй байгаа зүйлүүдээ олон нийтэд хүргэхгүй шүү дээ тэрнийх нь хандлтыг нь багасгачдаг. Тэгэхээр ерөнхийдөө юм одоо entertainment гэдэг зүйл одоо тийм байх хэрэгтэй гэж тэнгүү тэр нь ингээл улам л юм одоо тэнэгдүүч одоо өчигдрийн тэр бичлэгүүдийн бүр вайрал болсон бичлэгүүдийг хараад ёо гэж бүр готж байгаа аахгүй. Ийм л имийг ингэж хүмүүсүүд одоо үзээд тэгээ тэрэн дээр бүр ингээ лайкууд дараал. Гэтэ энэ маань асал мэдээж маш том манипуляц хаана явж байгаа л да. Яагаад гэвэл тийм бичлэгүүдийг зориудаар маш олон хүмүүсүүд ингэ үзүүлж байгаа аахгүй. Тэр маань хүмүүсүүд үзье гэд үзээд байгаа юм чи бас биш. Яагаад гэвэл дэлгэцэн дээр гарч ирээд байгаа юм чи. Тэгэхээр хүмүүсүүд үзэн штэ.
Хэрэгтэй юмнууд болохоор дэлгэцэн дээр нь гарч ирэхгүй. Дандаа дэлгэцээр дүүрч одоо санал болгож байгаа зүйлүүд нь гэхээр дандаа л харин иймэрхүү одоо сонин одоо хүний ухамсарыг бүр доод хэмжээс аваачих. Ийм нөлөөтэй иймэрхүү л одоо бичлэгүүд, трендүүд энэ тэнд одоо ингээд газар аваад байгаа. Байдал одоо өчигдрийн биедрэ уулзалтаас бол ингээд бүр нэлээд тод олж харж ийн ерөнхийдөө. Яагаад иймэрхүү уулзалтууд болоод байдیں۔ Тэгээ тэн дээр харин иймэрхүү юмнууд хийх зааж хүмүүсд өгöd байгаа байхгүй. Тэнгүүд яг үнэхээр нөгөө нэг олонний танил болохыг хүсэж байгаа ямар ч одоо үнээр хам болтугай тийм ээ. Олонний танил болох гэсэн хүмүүсүүд ч юм уу мөнгө олох гэсэн хүмүүсүүд бол тэгэл тэрийг дагаал хийн штэ. Тэ За тэгээд энэ талаар та нартай хуваалцахыг хүссэн юм аа. Ерөнхийдөө бол энэ тренд гэдэг зүйлийг ерөнхийдөө нэг хөөхгүй бай гэхэд ч хаашийн, хөө гэхэд ч хаашийн гэдэг тийм ээ. Хөөхгүй бай гэхлээр wild болж өгдөг вэ. Олон нийтэд хурж чаддаг вэ. Тийм ээ. Нүг хийж байгаа ажил нь ч юм уу, ярих гээд байгаа зүйл нь ч юм уу тийм ээ. Тэг хөөе гэхээр одоо өөрийгөө бүр хачин байдал руу одоо оруулах шаардлагатай болох хэрэгтэй болж байна тий. Тэгэхээр ийм л сонио одоо цаг үе руу нийгэм рүү бид нар ерөөдөө явж ороод байна. Одоо бидний ингээд нөгөө харж байгаа сонсож байгаа одоо YouTube руу ч юм уу бичлэгүүд ч юм уу тийм ээ. Тэд нар маань одоо яг үнэхээр жинхэнэ хүн юм уу гүү юм уу гэдэг нь одоо бүх ерөөдөө үзэж харж байгаа зүйлүүд маань одоо жинхэнэ юм уу үний юм уу гэдэг нь одоо бүр ингээд ялгахгүй ингээд хүмүүсүүд маш их төөрөгдөлд оруулж штэ. Энэ AI гэдэг зүйл одоо хөгжсөн одоо маш их одоо ирч аваад хөгжиж байгаа. Тэгээ одоо ингээд алстаа ерөнхийдөө хүмүүсүүд бол ингээд хин явнан хин одоо бодит хин одоо AI гэдгээ ч одоо мэдгүй ялгахгүй иймэрхүү байдал руу одоо ерөнхийдөө яваад орж штэ. Тэ тиймэрхүү бичлэг өчнөөнүүд байгаа өчнөө маа. Тэгээд сүүлд би бас харсан нэг мэдээлэлээр болохоор одоо залуу хүмүүсүүд ч юм ерөнхийдөө хүмүүсүүд сошиал медиа айгу бага хэрэглэдэг болж байна гэж байгаа. Гэдэг тийм мэдээлүүд харсан одоо залуу хүмүүсүүдийн одоо тий одоо өсвөр насныхны 40% нь бараг сошиал медиа нэг ахтар хэрэглэхэ болчлоо гэд. Тэгээ яагаад вэ гэхлээр тэгээ дандаа их айгу реклам явж гин тий тэгээд харж байгаа үзэж байгаа инфлюенсерүүд нь ч юм уу тэд нар дандаа бас ямар нэгэн бараа зарах гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юмнууд их болоод байгаа болохоор ч юм уу хүмүүсүүд айгүйх одоо татгалзаж эхэлж байгаа гэсэн тийм мэдээ уншсан. Үний юм худлаа бүү мэдштэй ерөөхдөө одоо энэ дээр уншиж байгаа зүйлээ ч үнэн гэж итгэхэд хэцүү шүү дээ. Одоо ямар нэгэн судалгаа байна, судалгаа ийм судалгаа гарлаа гээл те статистик гэл ингээд байдаг. Одоо тэгээд аль нь ч үний аль нь ч одоо худлаа яриад байгаа гэж гэхэд одоо ялгахад маш хэцүү болоод байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө болол хэрвээ тэ одоо бид нар үзэж харж байгаа сонсож байгаа одоо энэ нөгөө хүмүүсүүд маань үнэхээр одоо өөрсдөө боддоор одоо юмудаа хийхгүй орно ингээд нөгөө аватар нь тэ AI ингээ хамаг юмнуудыг хийгээд ингээ бичээд бичлэгүүдийг бичээд ингээ явчихж байгаа бол би ч одоо нэг тийм тэгээ роботыг сонсоод байгч одоо хүсэл төрөхгүй байгаа хгүй ганцхан надад биш л баг. Ихэнх хүмүүсүүд ерөөдөө чихэн бодит хүнээс сонсохыг хүсэж байгаа шүү дээ. Амьд тийм одоо ядчил тэгээ амьд харилцаа үгүй болоод ахт чинь уншиж байгаа одоо сонсож байгаа харж байгаа ютубер нүртэл одоо ингээд робот болоод тэгээ хуурчих юм бол одоо хүн айгүй харамсалтай байгаад байгаа хгүй. Тэгээ одоо ядаж нөгөө хүн одоо бодит байх юм бол ядчил одоо бодит хүний энергийг бид нар одоо тэ аав штэ. Тэгэхээр тэрийг нь хүртэл ингээд ийм байдал руу явуулж оруулж нэхлээр хаста бид нар маш их сонирхолтой цаг үе руу явж орж байна л доо. Тэгээ зарим нь бол хүмүүсүүд нь ерөөхдөө энэ байдлуудаас ингээд бүр зайгаа барьж эхлэх баг. Тэгээ бүр амьд харилцааг бүр эрхэмлээд тэ амьд хүмүүсүүдтэйгээ л уулзчихъя гээд сошиал медиагаас татгалзаж эхлэх баг.
зарим хүмүүсүүд нь бүр тийшээ явж ороод бүр тэрэндээ жиөх байх. Тэгээд харж илээ бид нар ихэд ямар хуу цаг өөрөө явж орох нь. Тийм болохоор ерөнхийдөө би сүүлийн хэдэн жил бас юм мод ч юм уу юм тренд гэдэг зүйлүүдийг нэг хөөхөө болчихсон юм. Надтай резонэйт хийдэггүй юус ингээл тиймэрхүү хүмүүсийг дагаж алиалагчийг явах шаардлага байхгүй. Тэр трендийг хөөж явах тэр хүн айгүй хаз жаргалгүй болж эхэлдэг. Өөрийгөө байнга өөрчилж явах шаардлагатай болдог. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй тий өөрийгөө байнга дутуугаар мэдрэх энэ мэдрэмжийг авч эхэлдэг. Тэгээ яг нэг дотоод амар амгалан тий аз жаргал ч юм уу одоо жинхэнэ байдлуудыг мэдрэх, амьдралыг мэдрэх, энэ мэдрэх гэдэг чадвараа хөгжүүлэх одоо амьдралын туршлага авах энэ чадваруудаа мэдрэмжүүдээ хөгжүүлэх хэрэг хүсэлтэй хүмүүсүүд нь бол ингээл гэрээсээ гараал те ингээл янз бүрийн зүйлүүдийг туулаад мэдрээл хийж бүтээгээл явна. Тэрнээс цогтж байгаа хүмүүсүүд нь бол тэгэл нэг сошиал медиа гэдэг зүйл ухсаар агаад нэг мэдгээд хамаг одоо амьдралынхаа үнэтэй цаг хугацаанууд нь яваад өнгөрцөн байна. Тийм болохоор тэг ерөнхийдөө бид нэр иймэрхүү юмнуудад ер нь наантай цаантай бас хандаж байх хэрэгтэй гэж бодоод энэ бас үзэл бодол та нартай хуваалцъя гэж бодлоо. За тэгээд та нар маань энэ талаар бас юу гэж бодож байна тийм ээ? Та нар маань хэрэг тренд дагдаг вэ, хөөдөг вэ? Тэг хизээд нэгэн цаг та нараас энэ тренд мод гэдэг зүйлийг хаанаас үүсэлтэй юм болоо, хэн бүтээгээд байдаг юм болоо? Хэн хон зогсоод байдаг юм болоо, юу хон зогсоод байдаг юм болоо гэж бодож үзчихсэн, эргэцүүлж үзчихсэн үү? Бодож үзчихсэн болвол тэг ерөнхийдөө өөрсдөө үзэл бодлыг бас юм бичлэгэнд орох хуваалцаарай. Тэг миний сувгийг subscribe хийгээрэй, лайкийн дараарай, share хийгээрэй бусад хэрэгтэй хүмүүсүүдтэй. Тэгээд удахгүй дараагийн хамтлагаар уулзъя. Төвөр баяртай.